Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын 2024 оны 21-р тогтоолоор батлагдсан Монгол Улсын засгийн газрын 24-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн эмчит компани засаглалыг сайжруулах зорилтыг тэргүүлэх чиглэл болгон тус хөтөлбөрийн 3.1.2-ын 4-т төрийн болон орон нутгийн эмчит компаниудын засаглал ил тод байдлыг сайжруулж олон улсын менежментийн багаар удирдуулж нээлттэй хувьцаат компани болгон үр ашиг баялагийг тэгш барилтыг нэмэгдүүлнэ гэж мөн хөтөлбөрт төрийн болон орон нутгийн эмчийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах төрийн болон орон нутгийн эмчид аж ахуй нэгжийг улс төрөөс хараад тус нээлттэй ил тод зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах тогтолцоог бүрдүүлнэ гэж тус зорилтыг дэвшүүлсэн. Түүнчлэн Монгол Улсын их хурлын 21 оны 106 дугаар тогтоолын 1-р хавцалтаар баталсан шин сэргэлтийн бодлогын 6-гийн 4-т төрийн эмчит аж ахуй нэгжүүдийн үр ашиг засаглалыг сайжруулж олон нийтийн шууд хяналтанд оруулах ажлыг зохион байгуулна гэж заасан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан 23 оны тоо мэдээлэлээс үзэхэд төрийн эмчид болон төрийн эмчийн оролцоотой хуулийн этгээд 99 байгаагаас төрийн эмчид хуулийн этгээдийн төрийн эмчид үйлдвэрийн газар 17 байна. Төрийн болон орон нутгийн эмчид компани удирдлагыг хэрэгжүүлэхэд үр ашиггүй зардал гарахгүй байх, мэргэжлийн байх, санхүүгийн төлөвлөгөөний дагуу ажиллах, хариуцлага эрх үүргийн хувьд бие даасан байх зарчмыг хангах нь чухал бөгөөд дээрх зарчим нь төрийн эмчид үйлдвэрийн газарт үйлчлэх хэсэг нь тодорхойгүй байна. Нөгөөдөөр иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсэг заасан ашигын төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл компани хэлбэрээр байгуулна гэж заасан бөгөөд төр засаг захиа нутаг дэвсгэрийг нэгж болох аймаг сум дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэг адил оролцох хуулийн зарчимтай. Гэтэл төрийн болон орон нутгийн эмчийн тухай хуулиар дээрх хуулийн үзэл баримталтай зөрчилдсөн төрийн эмчид үйлдвэрийн газар хэмээх статус бүхий засаглал хуулийн этгээдийн хэлбэр талаас ойлгомжгүй бүтэц өнөөдрийг хүртэл одоо үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсээр байна. Өөрөөр хэлбэл төрийн болон орон нутгийн эмчийн тухай хуулийн дагуу явагдах дээр үйл ажиллагаанаас хамаарч Монгол Улсын бодлогын бичиг баримтад туссан дээрх зорилтууд хангагдах хэсэг асуудал, за хуулийн этгээдийн нээлттэй байдлын асуудал, энэ асуудлууд ойлгомжгүй өнөөдрийг хүрж байна. Хуулийн төсөлд эдгээр үйлдвэрийн газруудаас ашигын төлөө хуулийн этгээдийн компани хэлбэрт оруулж цаашид төрийн эмчид үйлдвэрийн газар статустай хуулийн этгээд шинээр байгуулахгүй байхад чиглэж байгаа болно. Мөн төр орон нутагт хувьцаа эзэмшигчдийн эрхийг ард түмнийг төлөөлөн хэрэгжүүлж байгаагийн хувьд энэхүү онцлог байдалд нийцсэн ил тод хяналттай эдийн засгийг зохицуулагчийн чиглэлгээ хувьцаа эзэмшигчийн чиглэлгээс салангад хэрэгжүүлэх боломжийг олгосон эрх зүйн зохицуултыг бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн эмчит компани хариуцлага эрх үүргийн хувьд улс төрөөс ангид хараат ус байх, үр ашигтай хараат усаар хөндлөнгийн хяналттай байх нь компани үйл ажиллагаа цаашдын үр ашигт чухал бөгөөд компани үйл ажиллагаа ил тод байх, компани нэр төр эсвэл бизнесийн нэр хүнд орон нутгийн хүлээх үүргийг хариуцахгүй байх зарчмыг хуульчлах шаардлага байна. За мөн хуулийн төсөлтөй холбоотойгоор дагаж мөрдөгч урмын хууль болон 91 оны 1-р сарын 4-ний өдөр баталсан Бүгд найрамдах Монгол Улсын засгийн газарт ирэх болох тухай хуулийг хүчингүй болох хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан. Төрийн болон орон нутгийн эмчит компанийг олон нийтийн болгох үйл ажиллагааг эрчимжүүлэн дэмжих нөхцөл бүрдүүлэх, үнд цаасны зах зээлд оролцогчийн хөрөнгө оруулалт итгэлийг хамгаалах, төрийн эмчийг үнгүүдүүлэхгүй байх, менежментийг ил тод хариуцлагатай их нөхцөлийг бүрдүүлэхэд дээрх хуулийн төслүүд нь зорж байгаа болно. Иймд төрийн болон орон нутгийн эмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийн хэлэлцэхийг хэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.